Өнөөдөр бид ажилгүйд яруудаа бол утааны асуудал энэ зөндөө асуудал байж байна. 5 толгой, оюу толгойг зөндөө асуудал байж байна. Гэтэл одоо өнөөдөр бид Монгол улсад өөрсдөө яая гээд ажилтай ажилгүй болж яваад гаднаас хүн оруулж ирнэ гэдэг асуудлыг яриад суuna гэдэг бол их зохисгүй байна. Ер нь бол ингээд их хурлын чуулганы төгсгөл дээр цагаан сар шинэ жил баяр наадмын үеэр бол ийм хачин хуулиуд орж ирж одоо ингээд хүмүүс баг сууж байгаа юм байхгүй шүү дээ. Засгийн газрын гишүүдээс ганцхан Цэрэнбат сайд сууж шүү дээ. Тэгээ энэ цагааштай асуудлыг бид 9 жил яриаггүй мөртлөөс яг өнөөдөр ингээд энэ ажилгүйд ядуурл утаа униар үйлчлэлтийн тэр гэж ярьж байгаа үед өнөөдөр ярьдаг асуудал муу юм уу?